Сайн мэцхан үзэгч та бүхэн оройг аятухтай тавтаа өнгөрүүлж байна уу? ДБС-ийн хамт олон та бүхэндээ орой бүрийн 19 цагаас аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдэд толиулдаг уламжлалтай байлаа. Тэгвэл өнөөдрийн буюу 2025 оны 9-р сарын 4-ний орон нутгийн мэдээллүүдтэйгээ үзэгч та бүхэн танилцсан уу? Эхний мэдээллийг одоо хүргэе. Шарангол сумынхаа 2 6 дугаар сургуулиудаар ажилласан. За хэд хэдэн асуудлууд, толгомцоо асуудлуудыг бас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд маань хүслээ гаргаж хэлсэн. За тэгээд ингээд өнгөрсөн хавар яг оцсон даруйдаа бид нар 2 дугаар сургуулийн хүүхдийн санал ширээ иж бүрийн шинжилгээ асуудлыг газар дээр нь шийдвэрлсэн. За тэгээд дараа нь 6 дугаар сургуулийн багш ажилчид хүүхдүүдийн саналын дагуу за энэ хичээлийн жилдээ багтаад сурагчдын санал ширээ иж бүрийн шинжилгээ ажлыг одоо хийж өгнө гэдгийг амласан. За өнөөдөр энэ хичээлийн шинжилгээ нээлтэн зориулаад энэхүү 6 дугаар сургуулийнхаа хүүхдийн сурагчдын бүх санал ширээг одоо иж бүрэн шинжиллээ. За энэ бол мэдээж аймагаас хэрэгжүүлж байгаа боловсрол 2032 хөтөлбөр. За мөн Шаранголоос сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн санал хүсэлтийн дагуу хийж байгаа ажлаа гэдгийг бас цохон нэмж хэлье. За мөн тэр үеэр ажиллаж хахад энэ Дархан багийн засаг дарга мөнх жаргалаас гаргасан нэг хүсэлт бол энэ зөвхөн одоо Дархан баг гэлтгүүгээр Шаранголд байгаа хүүхдүүдийн сурагчдын автобус бол 2017 онд анх одоо амраа дарга сумын дарга багтаа авч хэрэгжүүлж ирсэн автобус маань одоо чанар хангамж хэрэглээ дууссан учраас одоо энийг шинжилж өгөөч гэдэг хүсэл тавьсан. За ингээд аймгийн энэ боловсрол 2032 хөтөлбөрөөс бид нар аймагт хэрэгжүүлж байгаа сурагчдын автобуснаас нэг автобусыг буюу одоо цоошин энэ 28 хүүхдийн судалтай 250 сая төгрөгийн өртөгтэй энэ автобусыг Шаранголынхоо хүүхдүүдэд хүлээлгэж өгч байна. За энэ бол мөн одоо манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөөс одоо гарсан санал за мөн одоо энэ багийн даргаас анган шатнаас гарсан саналыг үндэслэж боловсрол 2032 хөтөлбөрийн өрөөнд Шаранголынхоо нийт хүүхдүүд зориулж сурагчдын автобус аваас хүлээлгээ өгж байна. За энэ автобус маань зөвхөн одоо хүүхдүүдэд ашиглагдана гэдгийг бас манай иргэдийн хурлын төлөөлөгч нар орон нутгийн удирдлагууд маань анхаарал хандуулж ажиллах ёстой гэдэг зүйлийг дуулгая. За тэгээд бид нар бас мөн улсын хурлын гишүүдтэйгээ хамтарч энэ боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Шаранголын 6 дугаар сургуулийг одоо шинчилж шинэ хичээлийн байртай болох асуудлыг бас хөөцөлдөж энэ бэлэн байгаа зурган дээр одоо энэ 6 дугаар сургуулийг шинжлэх асуудлыг их хурлын гишүүд сангийн сайдтаа бас уламжилсан байгаа. За энэ ажил маань бол эх жилүүдэд хийгднэ гэдэгт одоо итгэлтэй байна. Ингээд нийт багш сургууль мужуулагчид нар хүүхдүүдтэй хичээлийн шинжилгээний баярын мэндийг хүргэе. За санал тавьж одоо хамтран ажилласан иргэдийн хурлын төлөөлөгч нартаа бас талархснаа илэрхийлье. За ажил амжилтсан. Би болохоор 12 дугаар анги тэгээд 12 жил сурж байгаа энэ сургуультай намайг хичээлд орсноос хойш солигдоогүй байсан манай ширээ саналнууд тэгээд солигдоод маш гоё шинэ болсон байна. Маш гоё тухтай байнах. Тэгээд бидний сурах үйлд маш том хөрөнгө оруулалт хийж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За манай сургууль 1973 онд анх байгуулагдсан. Тэгээд манай сургуульд одоо ингээд ширээ санал бол нэлээд хүрэлцээ муутай байсан. Манай сургуулийн одоо ингээд дутуу байсан бүх ангиуд бол одоо бүрэн ингэж ширээ саналтай болж байгаад бид нэр баяртай байна. Одоо гадна засвар, гадна басаад дээврийн асуудал маш их хүндрэлтэй байдаг. Анги ингээд засдаг, намар ороод ирэхэд дээврээс тусаал гооччдаг, шалан ингээд цөмрөөд унцдаг ийм асуудал байдаг байсан. Тэгээ энэ асуудлыг цааш нь дахин уламжилж хэлсний үүднээс одоо Дархан уул аймгийн хэмжээнд хамгийн нэгдүгээр манай сургуулийн шинэ сургуулийн асуудлыг шийдэж өгнө гэж бод бид нар маш их баяртай байна. Багийн засаг дарга мөнх жаргалын гаргасан санал одоо мөн одоо аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуваар Амарсана Наранбаатар эдийн гаргасан саналыг бол аймгийн засаг дарга маань хүлээж аваад за энэ хичээлийн шинжил эхэлж явах энэ үеэр за 2 дугаар сургууль 6 дугаар сургуулийн хүүхдийн сурагчдын ширээ саналыг бол бүрэн шинжилж шийдэж өглөө. За мөн одоо 2 дугаар сургууль 6 дугаар сургуулийн одоо галзуухны тоног төхөөрөмжийн асуудлууд бол өрн шинжилсэн. Одоо 2 сургууль маань өдийн цай, өдийн хаал хөтөлбөрөө бол өөрсдийн тоног төхөөрөмжөөр, өөрсдийн дотоод нөөц боломжоор хэрэгжүүлэх юм боломжтой болсон. Үзэгч та бүхэндээ эхний мэдээлэлээр нэг онцлог мэдээллийг танилцуулсан. Харин одоо дараагийн мэдээлэлээ та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулах гэж байна. Аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрийн хүрээнд бол хүний хөгжлийн бодлого бол мэдээж бол бид нар нэг номерт одоо хэрэгжүүлэхээр одоо зорилгоо төвшөд ажиллаж байгаа. За энэ ч болохоор бол нийт төсвийнхөө 4.1-ийг за орон нутгийн хөгжлийн санхүүгийн хөрөнгө оруулалтын 3.1-ийг бид нар боловсролын салбарт бол үндсэндээ зориулаад ингээд ажиллаж байгаа. За өнгөрсөн 2024 онд бол Дархан сумаас бид нар Дархан сумын нийт 24 цэцэрлэгт автомат аяг тавгуугаагч, ариутгагч одоо яг ийм төхөөрөмжөөр бол бүх цэцэрлэгийн ижүүрнээр нь хангасан бол энэ онд одоо ICO олон улсын чанарын шаардлагыг хангасан мөн Монгол улсын боловсролын яамны одоо холбогдох хөтөлбөр дотор байгаа энэ систем
одоо тоглоомоор дамжуулж хүүхдэд бол бүтээлч, инженерчлэл одоо яг сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх юм том сургалтын хөтөлбөрийг иж бүрэн тоглоомынхын хамт бол одоо нэвтрүүлж оруулж байгаагаар онцлогдоо. Нийтдээ 24 цэцэрлэгийн 136 бүлэгт бол эдгээр сургалтын хөтөлбөрүүд маань нэгэн зэрэг ингэж бол очино. За энэ хөтөлбөрийн гол онцлог маань юу байгаа вэ гэхээр яг энэ STEM сургалтын хэрэглэгдэхүүн тоглоомоор дамжуулаад хүүхэд бол 4 жилийн хугацаанд дахин давтагдчихгүй дүрс бүтээхтэй бусад чиглэлийн юм одоо олон одоо яг энд бүтээж энэ хандлагуудыг нэмэгдүүлсэн юм одоо цогц юм хэрэглэгдэхүүнээр дамжуулсан хөтөлбөр байгаа. Тэгэхээр бол маш их юм сонирхолтой бүтээлчин тоглоомодоо бид нар хангаж байгаа гэж бол ингэж бол үзэж байгаа. Тэгэхээр бол өнөөдөр яг цэцэрлэгүүдэд гардуулж өгөөд за цаашлаад бол сургалтууд нь явагдаад ингээд одоо зохион байгуулагдана. За дээр нь бол одоо Дархан сумынхаа эрэгтэй хурлын төлөөлөгч нарыг бүгднийг оролцуулж байгаа нь бид нар цаашдаа сургуулийн өмнөх боловсролын байгууллага за дээр нь бол ерөнхий боловсролын сургуулиуд дээр ч гэсэн хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд маань хэрэгцээтэй байгаа гэдэгүүдээр үнэлэлт өгөхөд бол чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. Өнөөдөр бол яг хүүхдийн одоо 21 дугаар зууны яг шинэ дэлхийн иргэн бэлтгэхэд хамгийн одоо суурь болсон STEM тоглоомыг Дархан аймгийн Дархан сумын 24 цэцэрлэг нийтдээ 280 бүлэг гэж чинь цаана нь бол энэ 280-ыг бараг 40-оор үржүүлсэн шүү дээ. Тэр нэг бүлэг бараг 40 орчим хүүхэд байгаа. Ийм олон 2-3 мянга орчим хүүхдэд бол хүүхд бүрийн гарт ийм гоё STEM сургалтын хэрэглэгдэхүүн бол очиж бараг хамгийн анхны аймаг байх гэж бодож байна. Үнэхээр Дархан аймаг бол одоо бусдыгаа хошуучилж манлайлж оролцдог ийм аймаг, ийм сум гэдгээ бол харуулж чадлаа. Тэгээд хүүхдүүдийг бид бүхэн ингээд одоо сургалтынхаа хөтөлбөртөө дэлхийн иргэн болгоё одоо энэ шинжлэх ухаанч болгоё гэдэг одоо хөтөлбөрүүдийнхаа зорилгыг тавьсан байгаа даа. Тэгээд тэрийг бол бид бүхэн мэдээж хүүхдүүдийн хамгийн гол үйл ажиллагаа бол тоглоом. Бид одоо хүүхдүүдийг өөдөөсөө харуулсуулгаад мянга яриад бол тэд нар одоо тоглож байгаа шиг бол хүлээж авахгүй шүү дээ. Тэгэхээр энэ тоглоомыг бол хүүхдүүд өөрсдөө задлаад, шинжлээд, эргүүлж, угсраад, буцаж задлаад, дахиж өөр зүйл угсраад гэдэг одоо 21 дугаар зууны хүүхдүүдийн шинжлэх ухаанч байдлаар суралцахын болцоог нөхцөлийг бол хангахад санаачлаг гаргасан Дархан сумын иргэдийн төлөөлөгчд болон Дархан сумын тамгын газар маш их баярлалаа гэжлээ. Энэ жил хичээлийн жилд бид сургуулийн өмнөх боловсролын шижүүлсэн хөтөлбөрийг эхэлж байгаа. Энэ хөтөлбөртэй минь бас холбоотой энэ хүүхдүүдийг илүү их шинжлэх ухаанч одоо мэдлэг өгөхөд энэ STEM тоглоом нь маш их ач холбогдолтой хүүхэд өөрөө үйл эзэн байж өөрөө бүхэл зүйлийг бүтээхэд энэ тоглоом нь илүү одоо өрг бүтээлтэй энэ тоглоом одоо өнөөдөр ирж байгаад маш их баяртай байна. Манайх энэ жил хичээлийн шинэ жилдээ одоо хүүхдүүд 204 хүүхдийг одоо сургуулийн өмнөх боловсролыг олохоор энэ жил одоо бүтгэж авсан байгаа. За мэдээж манай хөтөлбөр нь болохоор ерөнхийдөө Солонгос улс болон одоо бусад 7 орнд зэрэг хэрэгжиж байгаа хөтөлбөр байгаа. За Монгол улсад яг хэрэгжиж эхлээд одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулаад хөтөлбөр маань одоо хэрэгжиж явж байгаа. Дархан аймгийн хувьд ярих юм бол манайх ерөнхийдөө 2024 оноос ахуулаад ерөнхийдөө хэрэгжиж эхэлсэн. Тэгээ энэ удаа болохоор Дархан сумын засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтаар дэмжлэгээр 24 цэцэрлэг бүгдтэнд хэрэгжиж эхлэхээр болсон ийм зүйл байгаамаа. За мэдээж хэрэглэгдэхүүний хувьд давуу тал бусад одоо хөтөлбөрүүдээс давуу тал нь юу вэ гэвэл бид нар Солонгос улсаас өөрсдөө үйлдвэрээсээ орж ирдэг болохоор давуу талуудтай. За нэгдүгээрт дурдах юм бол нөхөн олголттой. За нөхөн олголт гэдэг маань болохоор хүүхдүүд мэдээж бид нар хэрэгжүүлэх явцдаа дутах тохиолдол гардаг. За энэ үед нь болохоор деталыг нөхөж олгодог. Бас ийм давуу талтайгаар бас үйл ажиллагаагаа явуулдаг хөтөлбөр байгаа. Дархан аймгийн хувьд бол онцлог зүйл нь гэвэл ер нь яг ингээд 100% хэрэгжүүлж байгаа аймаг бол тэр болгон олон байдаггүй. Дархан сумын хувьд бол яг ингээд 24 цэцэрлэг 24-lee 213 бүлэгтэй хэрэгжихэр болсон нь бас их тийм онцлог зүйл боллоо гэж бас бодож байна. Хийгдэх ажлуудаа хүний хөгжлөөр чиглүүлье гэдэг ийм том Энэ удаа бол төвийн бүсийн сургалтыг Дархан аймагт Сэлэнг аймаг, Төв аймгийн гишүүдийг хамруулад нийт 21 хүний одоо бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. За энэ комиссмон болохоор яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг онцлох, дараагийн үйлчилгээнүүдэд холбон зуучлах чиг үүрэг бүхий юм комисс бол ажилладаг. Тэгэхээр комиссийн гишүүдийг чадахжуулснараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх одоо төрийн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох ийм одоо ач холбогдолтой гэж үзээд энэ удаагийн сургалтыгаа бол ингээд зохион байгуулж байгаа. За сургалтанд бол ЮНЕСКОгийн одоо олон улсын байгууллага хамтарч ажиллаад явж байгаа. Монгол улсад нэг 14 мянга
орчин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн тоо мэдээлэл байгаа. За тэгээ үүнээс болвол ер нь 4700 гаруй бүрхэн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг одоо эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, за мөн хөгжлийн бэрхшээлтэйг нь докторхоолох, байнгын асаргаанд хамруулах, яг амжилтны тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй харьцдаг комисс бол яг одоо манай салбар комиссууд байгаа. 21 аймаг 9 дүүрэгт ингээ 30 комисс ажилладаг. Комиссийн гишүүдийн өөрсдийнх нь мэдээлэл, мэдлэг чадвар нэмэгдснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дараагийн үйлчилгээнүүдэд холбон зуучлах. Тэгээ 25 онд бол бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхд рүү чиглэгдсэн одоо бодлого шийдвэрүүд шинжлэгдээд явж байгаа. Байнгын асаргааны тэтгэмж нэмэгдэхтэй илүү одоо хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нь тохирсон одоо үйлчилгээг бий болгоё гэсэн ийм чиглэл рүү явж байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээнүүдтэйгээ холбоод ч гэсэн комиссийнхаа гишүүдийг чадахжуулах нь шаардлагатай учраас энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. За Тархуул аймагт хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 600 хүүхэд байна. За үүний 500 гаруй нь бол одоо байнгын асаргаанд тэтгэмж авдаг хүүхдүүд байгаа. За 16-аас 17 насны нэг групп тогтоолгосон эмчлийн байдлаар нэг 50-60 хүүхэд байна. Нийтдээ ингээд Тархуул аймагт бол 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч боловсрч сурч мужиж байна. За тэгэд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийг одоо хэн тодорхойлт юм бэ гэхээр эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын салбар комисс гэж Тархуул аймагт байдаг. Аймгийн засаг даргын захирамжаар бий болсон юм комисс 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байдаг. За энэ комисс нь болохоор эдгээр хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлтэй эсхийг тодорхойлж шийдвэр гаргадаг. Ганцхан эрүүл мэнд талаас биш юм чинь те нийгмийн оролцоо гэх мэтчлийн шалтгаанаар гарч ирдэг. За тэгэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол энгийн хүүхдүүдийн адил тэгш боловсралд хамрагдах нийгмийн оролцоонд бол оролцох хэрэгтэй байхгүй юу? За энэ комисс нь болохоор эдгээр одоо хүүхдүүдийг чиглүүлж ажилладаг. Хөгжлийн бэрхшээлч одоо олон төрлөөр байгаа шүү дээ. Ерөнхийдөө тэгш хамруулах гэдгээр хүүхд болгоныг бас ингээд хамруул гэхээсээ илүү бас тийм ээ тэр хүүхдүүдийн нөгөө нэг яг өөрсдийнх нь онцлог таарсан төлөвлөгөөг боловсруулад багш эцэгчүүд бол хамруулах ёстой. За Тархуул аймаг харьцангуй одоо 80% нь бол боловсролд хамрагдаад явж байгаа. Боловсролын бүх шатны байгууллага дээр одоо нэг дэмжих зөвлөл баг гэж байдаг байхгүй юу? Тэр нь болохоор одоо нэг тухайн одоо ангид 2 хүүхэд байх юм бол шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд байх юм бол тухайн багш нь эцэгтэй нь хамтраад төлөвлөгөө боловсруулад тэр төлөвлөгөөнийхөө дагуу тэр хүүхдийг одоо оролцоог хангаад явна. Тэрнээс яг тэр нэг стандарт одоо юу гэх юм бол хоцрогдолтой хүүхдүүд чинь хэцүү шүү дээ. Тэрнээсээ уялдаад одоо нэг сургуулиас гарах болдог. Тэгтэл тэднэрт нөгөө шатны үг олгох, нийгэмшүүлэх, бие даах гэдэг зарчмаар боловсролын байгууллагад үйлчлэгийг бол хамтран үзүүлэх хэрэгтэй байхгүй тийм. Тархуул аймагт ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй чиглэсэн олон үйл ажиллагааг одоо аймгийн засаг даргын хамгийн газар тий босод одоо эрүүл мэнд боловсрол хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэх мэтчлийн байгууллагууд бол болцооныхаа хэрэглэл журам дагахаа дагуу одоо оролцоог хангаж явдаг. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар, сангийн сайд Болтын Жавхлан болон засгийн газрын бусад гишүүдийн хамтаар өнөөдөр Сэлэнг аймаг дахь Алтан булаг хөлийн боомтын өргөдөө шинжилгээний бүтээн байгуулалтын нээлтэнд оролцлоо. Алтан булаг боомтыг шинжилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо 3 дахин, ачаа тээврийн урсгал 4 дахин нэмэгдэх боломжтой боллоо. Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлийг ашиглан хөрөнгө оруулалт татаж эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж байгаа бодит жишээ болж байгаамаа. Монгол улс Оросын холбооны улстай жилдээ 2.9 тэрбум долларын худалдаа хийсэн түүхэн дээд түвшиндээ 2024 онд төрсөн. 2027 онд хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэхийг зорж байна. Өнгөрсөн 6 дугаар сард бид Монгол Улсын засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой төр хугацаанд чөлөөт худалдааны хэлцээрийг байгуулсан. Чөлөөт худалдааны хэлцээрийн дагуу Евразийн эдийн засгийн холбооны 183 сая хүн амтай 2.4 их найд буюу одоо 2.4 триллион долларын зах зээлийг Монгол улсад нээж байгаа юм. Ингэснээр Монгол улсын уламжлалт экспортын бүтээгдэхүүнүүд болох мал аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, ноос ноолуурын бүтээгдэхүүн,
арь ширэн бүтээгдэхүүн 320 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж гарч байгаа. Энэ бомб бол энэ чөлөө тулааны хэлцээрийг хэрэгжүүлэхэд одоо чухал үүрэг гүйцэтгэн. Төслийн хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, 6000 м2 ногоон байгууламж барьж байгууллаа. Тус бомбоор өмнө нь жилдээ 600-аас 900 мянган зорчигч, 200-аас 400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол бомбыг инхүү өргөтгснөөр 1.5 саяас 2 сая зорчигч, 600 мянгаас 800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Хатан болгох ачаа тээврийн бомбтой өнөөдөр ашиглалтан дээр албан ёсоор хүлээж авч байна. Энэ нь хоёр хэсгээс бүрж байгаа. Ачаа тээврийн зогсолбор, зорчиг тээврийн зогсолбор гэдэг хоёр хэсгээс бүрж байгаа. Зорчиг тээврийн зогсолборд нь 19 одоо ширхэг барилга байгууламж баригдсан. За ачаа тээврийн зогсолбор дээр нь 18 төрлийн одоо барилга байгууламжийг одоо ашиглалтанд оруулж бид хүлээж авч байна. Хэлийн бомбын захиргаа. За дээр нь болохоор энэ ашиглалтанд орсноор одоо зам талбай 2 дахин ачаа тээвэр одоо ачаа тээвэр зорчигч 3-аас 4 дахин нэмэгдэх одоо ийм одоо хүчин чадал нэмэгдэж байгаа маа. Алтан болог бомбыг хүлээж авч байна. За алтан болог бомбд бүрэн ашиглалтанд орсноор зорчигч тээвэр 3 дахин ачаа тээвэр 4 дахин нэмэгдэнэ. За дээрэс нь хэл гайлаар хөгжүүлж аваад иргэдээс одоо хэлийн байгууллага хяналтын ажилчдын ажиллах ая тухтай орчин бүрдэж байна гэж харж байна. За энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл байгаа. Алтан болог бомбын шинжилэлтийн хүрээнд 14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурус бүхий 4 игнээ 1.7 км авто зам 7000 м2 авто зогсоол 30000 м2 доторх талбай иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтанд орууллаа. Мөн 7.8 сая долларын санхүүжилтээр олон улсын стандартын бомбын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын эрентхэн болон лаборатори иж бүртлийг бүрэн ашиглалтанд оруулсан юм а. Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссийн дарга амар сайхан үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн засаг дарга нар Улсын онцгой комиссийн холбогдох мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхандаа захимаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар үйлчлэлт хүндрэх эрсдэлтэй байгаа баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон Хадлагын бүс болох зүүн 3 аймгийн үйлчлэлтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонслоо. Мөн энд хүрээнд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөөд байна. Хүчит тэжээлийнхаа хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зөвхөн одоо уламжлалт хөгжил тэжээлээс гадна сүүлийн үеийн энэ инновац технологийн арга замаар хийгдэж бүтээгдэж байгаа хөгжил тэжээлийн хүчит тэжээлийн хангалтын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх аймаг орон нутаг малчид иргэдтэй зөвлөм зөвлөгөөх асуудлууд гээд бидэнд анхаарах олон асуудлууд байгаа. Хөгжил тэжээл хадлагын бэлтгэлийг аймаг нийслэлийн хэмжээнд энэ ойрын хугацаанд бүсчилсэн маягаар үн өртгийг тогтворжуулах ямар нэгэн үнийн савлгаа гаргахгүй байх тал дээр бүсчил зохион байгуулах ажлыг аж ахуй нэгжүүл малчид иргэд орон нутгийн одоо байгууллагууд хамтарч зохион байгуулах ажлыг хийнэ. За хилээр үүсгэжэл импортлох ажлыг саадгүй зохион байгуулах. Гайл одоо болон бусад холбогдох хяналтын байгууллагуудын хамтарч одоо төрөвчлсөн гормын журам боловсруулж хил гайлаар орж ирж байгаа үс тэжээлийг ямар нэгэн саад бэрхшээлгүй хүнд сурталгүйгээр хойшлуулах янз янзын шалтгаан гаргахгүйгээр зохион байгуулах дээр анхаарч зохион байгуулалтаа хийж ажиллана гэсэн үг. За мал махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах аймаг бүрийн одоо хэмжээнд мах бэлтгэл ангил нөөцлөлтийн бүсэлсэн зохион байгуулалтаа хийж мөн одоо үнийн ямар нэгэн савлгаа үүсэхгүй байх. Аль болох одоо экспорт руу чиглэсэн гэхдээ дотоодын хэрэглээг хангасан маягаар зохион байгуулалтыг хийн гэж одоо засгийн газар дээр ярилцсан. Энэ дээр энийг одоо манай аймаг орон нутгийн удирдлагууд, хүнсүдэ аж ахуй яам, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж одоо өшөө сайн зохион байгуулалт хийж ажиллана. Энэ жил улсын хэмжээнд 62.4 сая тоо толгой мал үйлжих бол отрын 9 бүсүүд 653 мянган мал үйлжих тооцоо судалгааг хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ. 2025-аас 26 оны өвөл хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэнд оруулахыг анхааруулж байгаа бөгөөд өөрчлөсөн байдлаар 10 гаруй сая тоо толгой мал зах зээлд борлуулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох зохицуулалтыг хийж байгааг салбарын сайд онцолсон юм а.
Үзэгч та бүхэндээ 9 дугаар сарын 4-ний өдрийн төвөмсгийн мэдээллийн хөтөлбөрөөр онцлон хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагта бүгдээрээ эргүүлцгээе.